Шинэ хотын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой хот байгуулалтыг дэмжих нь өглөөний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Дасан зохицох сангийн санхүүжилтээр UN Habitat in Mongolia нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын нутагшил, суурьшлийн хөтөлбөр болон хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага хэрэгжүүлж буй гэр хорооллын иргэдийн үерийг төсвөрлөх чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд шинэ хотын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой хот байгуулалтыг дэмжих сэдвт өглөөний уулзалт 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтанд нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Яп Ван Хирден, нэгдсэн үндэсний байгууллагын суурьшлийн хөтөлбөрийн Аз нумхан далайн бүсийн суурьшлийн зохицуулагч Рой Чити нар хүрэлцэн ирж нээлтийн үг хэлв. Мөн хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Улаанбаатар хотын захиргаа, Дархан, Эрдэнэт, Чингис, Сүхбаатар, Булган, Цэцэрлэг, Зуумод, Хүннүү, Хар Хурам зэрэг хотуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд болон бусад салбарын төлөөллүүдээс бүрдсэн 45 орчим оролцогч уулзалтанд оролцлоо. Өглөөний уулзалтын үеэр хотын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлого, төлөвлөлтийг хот суурингийн төвшөнд уялдуулах чиглэсэн чухал сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, туршлага солилцлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын суурьшлийн хөтөлбөрийн Аз нумхан далайн бүсийн суурьшлийн зохицуулагч Рой Чити, нэгдсэн үндэсний байгууллагын суурьшлийн хөтөлбөрийн дэлхийн хэмжээнд бүс нутгийн болон Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа мөн дэлхийн хот байгуулалтын 13 дугаар чуулганы зорилго, санаачлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн төслийн хамтран ажиллагч судалгааны багийн ахлагч доктор Алтан Баган нэгдсэн үндэсний байгууллага Habitat 3 дугаар хурлаар баталсан шинэ хотын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайлангийн бэлтгэлийн явцыг танилцууллаа. Тэрээр энэхүү тайлан 47 зүйл бүхий үнэлгээнд суурилж хэрэгждэг бөгөөд Монгол Улс уг тайлан 2025 онд багтаан нэгдсэн үндэсний байгууллагад хургуулах шаардлагатайг онцолсон юм. Суурин газруудын өмнө тулгамддаг үер усны байгууламжаас ахуулаад олон чухал асуудлуудыг хөндөж тавьсан цаашлаад эдийн засгийн таталцал, за дээр нь бол энэ хот төлөвлөлт, за дээр нь тогтвортой хотуудын үндсэн зорилтод багтсан тулгуур яг энэ үйл ажиллагаанууд дээр тулгамдж байгаа асуудлуудаа гаргаж тавих. За ийм томоохон хэмжээний бодлого төлөвлөлтүүдэд ч гэсэн боловсруулахдаа юунд илүү анхаарах вэ гэдэг талын мэдээллүүдэд солилцсон ийм чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө. За нөгөө талдаа бол тус Habitat энэ томоохон хэмжээний төсөл маань Улаанбаатар хотын дүүргүүд дээр тэр дундаа хороодод за амьдарж байгаа иргэд орсон суугчид маань хоорондоо хэрхэн яаж нэгдсэн зохион байгуулалтанд орж за ингээ өөрсдийнхөө өмнө тулгамдж байгаа асуудлуудаа шийдсэн бэ гэдэг тал дээр бодиттой шийдлүүдээ иргэд нь өөрсдөө бүлэг хэлбэрээр ажиллаж ингэж бол танилцуулж байгаа нь илүү хөрсөндөө буусан. За дээр нь орон нутгаас ирсэн бидэнд бол очоод хэрэгжүүлж болох үс ийм тэргуун туршлагууд болж байна гэж бол ингэж үзэж байна. Тэр өнөөдрийн өглөөний уулзалт за өнөөдрийн сургалт гэдэг нэлээдгүй олон зүйлүүдийг сонсч авч байна. Тэгээд олон улсын жишээ за Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд. Манай Чингис хотын хувьд бол бас сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр инженерийн шугамлалт тавигдсан. Тэгвэл гэр хорооллын айл өрхөдөд. Тэр нэг эргээд гэр хорооллын айл өрхүүдийн инженерийн шугамлалт тавигдсан эгнийг догчуулах, эргээд хэвийн байдалд нь оруулах, эргээд тэр хороолд амьдарч байгаа иргэдийн аюулгүй тав тухтай орчинд амьдрахын нөхцөл нь бас жоохон алдагдаад байна. Тэр энийг яаж догчуулах юм? Иргэдийг яаж өөрөг нь оролцоотой байлгах юм? Саяын сургалтын дээр бүлэг байгуулдаг, бүлгийн ахлагчийг томилоод ахлагчид дамжаад бүлэг рүүгээ, иргэд рүүгээ, оршин суугчид рүүгээ төрн гэж хамтарч ажилладаг гэдэг ийм бас хамтын ажиллагааны бас сувг нь бас зүгээр санагдаж байна. Тэгээд илүү хэвийн байдалд нь оруулах, илүү тогтой байх энэ тал дээр төвөрг ганцхан үйл ажиллагаа явуулах биш, санаачлах гарах биш, иргэдтэйгээ, оршин суугчтайгаа бүлэгтэйгээ нийлээд хамтарч ажиллах бас илүү үр дүнтэй байдгаа гэдгийг манай Улаанбаатар хотын дүүргүүдэд туршиж үзээд ингээд үр дүнгээ өгсөн юм сая тайлангууд явж байгаа. Энэ тайлгаас илүү анхаарч авч үзлээ. Тэгээд энэ практикийг илүү орон нутгаас хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байна гэж хараад байна. Мөн цаашид нэгдсэн үндэсний байгууллагын суурьшлийн хөтөлбөрөөс арга зүйн дэмжлэг авах сонирхлоо илэрхийлж байсан юм. Арга хэмжээний дараа нэгдсэн үндэсний байгууллагын суурьшлийн хөтөлбөрийн зүгээс оролцогчдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор мэдээлэл солилцох, туршлага хуваалцах хамтарсан групп байгуулах. Мөн 2026 онд Азербайджааны Баку хотод зохион байгуулагдах
Дэлхийн хотын форумд Монгол улсаас хотуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамтран оролцох санаачлагыг дэвшүүллээ. Энэхүү өглөөний уулзалт нь хотуудын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлого, төлөвлөлтийг уялдуулах, олон талын хамтын ажиллагааг үндэслэх чухал эхлэл боллоо.